Гартай бороо намуухан шиврэн 20 гаруй жил Герман улсад амьдарсан их шиглэн Монголд анх удаа ирнэ. Нэг өдөр Open Mic гэсэн бичгтээ уушин газарт үл сайхантай танилцсанаар түүний амьдралын шинэ хуудас эхлэнэ. Аз жаргалын гормон уран сайхны киног DDS Univision Look TV-гээс хүлээн авч үзээрэй. Цаг хэд болж байгааг мэдчихэв нөө. Та онтойг юм аа. Наад нэг дуулж хурдах асуудлаа нэг болж болохгүй юу? Болохгүй л. Аа, яасан. Дээр нөгөө дуулдаг охин таны ээлжин дээр ахиж ирээгүй юу? Ирээгүй. Дахиад дуулна. Наад чинь чамайг нэг тийм сайн зүйл төрөхгүй л бах. Дуу миний чихэнд биш зүрхэнд гიშгэлдэг. Аз жаргалын гормон уран сайхны кино 2 дугаар сарын 10-наас DDS Univision Look TV-гийн дэлгэцнэ. Энэ удаагийнхаа бичлэгээр 2018 оны хайр дурлал төрлийн Forever My Girl киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Сент Агустин Лузиана хотод баяр хөөр дүүрэн өдөр тохиож Жоси Лям хоёрын хурим болох гэж байв. Хатагтай Queen Жосид зориулан гоёмсог цэцгийн баглаа авчрах ба Жоси хуримын өдрийг нь онцгой болгоход тусалсан бүх хүнд талархлаа илэрхийлнэ. Зочид цувран ирж эхлэхэд Жоси гэрлэх мөчөд исэн ядан хүлээж байлаа. Удалгүй хүргэний талынхан Жосигийн найз Кераг дуудан уулзаж Жоси Керагийн царайг хараад л ямар нэгэн зүйл таагүй болсон гэдгийг ойлгоно. Кера түүнд Лям ирэхгүй гэдгийг хэлснээр тэдний хурим эхлэхгүй байхдаа төгссөн юм. 8 жилийн дараа Лям алдартай дуучин болсон байх ба тэр аялан тоглолтоо хийж байгаа нь энэ. Шинэ Орлеанд хийсэн тоглолтынхоо дараа менежер Сэм түүнийг орой болох үйлчлэгт очиж алдартай лейблийн продюсеруудтай танилцахыг санал болгоход Лям зүгээр л амрахыг хүсв. Өглөө Лям өчигдөр шин хамт тонсон шүтэн бишрэгч охины дуулах дуунаар сэрэх ба Лямыг сэрэх үед догтлсон шүтэн бишрэгч охин доороо дэвхцэж байгаад Лямын хуучны нугастай гар утсан дээр гიშгэд эвдчихнэ. Лям шууд лэвдэрсэн утсаа шүүрч аваад ресепшн дээр очиж хамгийн ойрхон гар утасны дэлгүүр хаана байгааг асууж шууд л гарчгүй. Олонний танил алдартай дуучин гинт гудамжаар гүйж эхлэхэд түүнийг таньсан хүмүүр араас нь хөөх бөгөөд Лям арайгаж тэднийг орхиж гар утасны дэлгүүрт орж ирээд утсыг нь засаж өгсөн хүнд $10,000 өгнө гэж хэлнэ. Гэтэл түүнийг таньсан ажилчид нүдээ ч салгаж чадахгүй гөлөрч шинэ утас санал болгов. Энэ үед дэлгүүрийн менежер түүнийг өрөөндөө оруулж утсыг нь засаж өглөө. Лям утсаа асааж Жосигийн 8 жилийн өмнө ирж байсан дуут мессежийг сонсон. Өдөр нь менежер Сэм гудамжаар хөл нүцгэн гүйж бусдын анхаарлыг татсанд нь уурлаж энэ үйлдэл нь шинэ гэрээ хийхэд гай болно гэж Лямыг загнав. Энэ үед телевизээр Лямын хүүхэд байх үеийн хамгийн сайн найз нь автомашины ослоор нас барсан мэдээ гарна. Лям сэтгэлээр унаж дээвэр дээр гарч хэдэн шил шар ариг ууж согтлоо. Сэм Лямыг зогсоолд хүлээж байхад тэд тоглолт болох Дэнүр хотод өдийд очсон байх ёстой байсан аж. Лям төрүүлж машинд суугаад жолоочтой хандан өөрийг нь эндээс холдуулвал $1,000 өгье гэхэд жолооч шууд зөвшөөрч Лямыг аваад хөдлөнө. Лям төрлөх хот руугаа хургуулж найзынхаа оршуулах ёслолд очдогч дуугүй л холоос харав. Лям сүмийн шатан дээр сууж байх үед Жоси нэгэн жоохон охин хөтөлсөөр сүмд ирэх бөгөөд түүний урд Лям байгааг хараад тэр хэсэг балмагддагч дараа нь шууд л үл тоож сүм рүү орно. Лям ч мөн адил хэлэх үггүй хоцров. Алсаас ажиглах Лямыг анзаарсан Жоси охиноо ахтаа өгч явуулаад дараа нь Лямыг чиглэж ирээд үгч хэлэлгүй цохиж унгаалаа. Амьхад дуулсан Лям дээр түүний аав сүмийн номлогч Брайан ирж мэдлчихэд түүнийг орхиж явна. Маргааш өглөө нарны гэрэл нүүрэн дээр нь тусах үед Лям сэрэв. Тэр өргөн орон дээр хаан шиг унтдаг байсан үешгээ эргэхдээ жижиг орноосоо унчхав. Дараа нь галт тогооны өрөөнд орж кофе уух гэсэн ч маш муухай амттай санагдсан болохоор угаалтурлуугаа асгаад маш муухай кофе байна гэж аавдаа хэлнэ. Аав нь бохирдуулсан угаалтураа цэвэрлэрэй гэж Лямд хэлв. Өнгөрсөн 8 жилийн турш Лямын хэрэглэх зүйлс үргэлж бэлэн бас дээд зэргийн байж тэр оддын амьдралаар амьдэрсэн. Лям төрлөх хотдоо ямар ч хувцас эсвэл машингүй ирсэн болохоор ааваасаа хотод нь дуудлагын такси ч юм уу ойр зур явах унаа байгаа эсхийг асуухад аав нь хуучин ундаг дуугаа унаж болно гэв. Лям Сэм рүү залгахад тэр тоглолтоо орхиж явсанд нь маш их ууртай байх бөгөөд дэлхийд дахин дуучин Лям хайчсан юм бэ гэж гайхацгааж угааг хэлнэ. Лям сайн найз нь өнгөрөөд төрлөх хоттой оршуулганд нь орохоор ирсэн гэдгээ хэлэхэд Сэм түүнийг ойлгож гэртээ сайн амраад бас найзуудтайгаа уулзаж сэтгэл санаагаа дэрдэх үед чинь тоглолтоо үргэлжлүүлцгээе гэж хэллээ.
Лиам Сэмээс кредит карт болон машин асуухад Сэм ч түүний хүсэлтийг нь зөвшөөрч хаягийг нь асуугаад хүргүүлэхээр болов. Сэм архи авахар хуучин дугуйгаа унаж нэгэн дэлгүүрт ирэхэд өмнө нь нэг ангид сурч байсан Лидия гэх бүсгүй худалдагч хийж байлаа. Лиам түүнийг таньдаггүй ч Лидия түүнийг танина. Лиам түүнээс Жосиг нь талаар асуухад Лидия шууд л хариулахаас татгалзав. Лиам намгүм хотоор дугуйтай явж байгаад Жосиг анзаарч харлаа. Жоси өмнө нь ээж нь ажилладаг байсан цэцгийн дэлгүүрийг ажиллуулж байв. Лиам ороод Жоситэй ярилцах гэсэн боловч Жоси үйлчлүүлэгчтэй байна гэж хэлээд түүнийг үл ойшооно. Жоси өндөр настай үйлчлүүлэгчийнхээ цэцгийг машинд нь хүргэж өгөхөд настай эмэгтэй Жосид баярлалаа гэж хэлээд Лиамыг эргүү амтан гэж дуудав. Лиам тасралтгүй түүнтэй ярилцах гэж оролдохч Жоси эцэст нь түүнд хүмүүс чамтай зураг авахлахгүй байгаа шалтгаан бол 8 жилийн өмнө чи ганцхан намайг биш бүхэл бүтэн хотын иргэдийг шархлуулсных гэж хэлээд түүнийг явахыг хүснэ. Энэ үед бяцхан охин Биллиг асрагч Лавраа цэцгийн дэлгүүрт хүргэж ирэхэд Билли охин Жосиг ээжээ гэж дуудав. Билли Лиамд өөрийгөө танилцуулаад түүнийг дуучин гэдгийг нь таньж бас ээж нь хаяа түүний дууг сонсдог гэдгийг хэлнэ. Лиам түүнээс хэдэн настайг нь асуухад Билли 7 настай гэж хариулав. Улмаар Лиам өөрийгөө түүний эцэг гэдгийг ойлгоход асрагч Лавра Биллиг аваад явлаа. Охин явсны дараа Жоси тайвширхан үүднээс шар айраг уугаад Лиамыг хормын орхиж явсан цагаас хойш хэдэн 7 хоногийн дараа жирэмсэн болсноо мэдсэн гэдгээ хэлнэ. Тэр үед Жоси яг учраа олохгүй бас Лиамд хэлмээр байсан ч зориг нь хүрэхгүй байсан ажээ. Шууд залгаад хэлэх биш дуут мессеж үлдээж Лиамыг буцааж залгаарай гэж гуйж байсан ч Лиам огт залгаагүй. Иймд Жоси хүүхэд нь ийм эцэгтэй байх шаардлагагүй гэж бодоод Лиамд хэлэхгүй байхаар шийдсэн байж. Энэ бүхнийг ярьсны дараа хамаг бүхнээ уудалсан Жоси уйлахад маш их цаг хугацааг юу ч мэдлгүй өнгөрөөсөн Лиам ч бас нулимс урсгана. Лиам гэрлүүгээ буцаж ааваас яагаад охинтой гэдгийг нь хэлээгүйг асуухад аав нь түүн рүү олон удаа залгсан ч Лиам нэг ч удаа утсан аваагүй байж. Иймд заавал хэлэх ёстой гэж бодсон аав нь тоглолтын дээр нь очсон ч хамгаалагчид түүнтэй уулзуулаагүй хөөж явуулжээ. Тэр үед Жоси Билли хоёрыг Лиамаас тусдаа байсан нь дээр юм байна гэж бодсон гэдгийг аав нь хэлэхэд Лиам маш их харуулсалд автана. Лиам сүмийн гадаа очдогч орж чадахгүй эргэлзэн шатан дээр суув. Энэ үед түүний аав Брайан уучлалын тухай номлол уншиж байх ба цугласан хүмүүст буруу зүйл хийсэн хүнд уучлагдах боломж олгох талаар сургамж өгүүлв. Сүмэс гарч ирэх хүн болгон Лиамтай мэндэлж түүнийг тавтай морил гэж угтана. Сүмд Жоси байсан ч ах жирхэн түүнийг Лиамтай уулзуулалгүй арын хаалгаар гаргалаа. Маргааш нь Лиамд Сэмээс илгээмж ирж түүнд шин дуу бичиж бас хурдан сэргээд дараагийн тоглолтонд орцгоё гэх үгсийн хамт түүний асуусан машины түлхүүр болон кредит картыг илгээсэн байв. Лиам машинаа жолоодож Жоси дээр ирээд охинтойгоо уулзах хүсэлтэйгээ хэлэхэд Жоси түүнийг сонсохыг хүссэнгүй. Лиам өөрийгөө сайн залуу байгаагүй гэдгээ хэлж эцээцт Билли түүний охин болохоор ямар ч нөхцөл тавьсан хамаагүй түүнтэй уулзмаар байгаагаа хэлэхэд Жоси бодох хэрэгтэй байна гэж хариулна. Жоси Билли хоёр өглөөний цай ууж байх үед Жоси гэнэт урд нь хизээч дурдаж байгаагүй Биллигийн аавын тухай ярихыг хүсэхэд охин аль хэдийн Лиамыг эцгэнэ гэдгийг гадралсан байв. Жоси Билли тандаж эцэг нь өөрийг нь хизэж орхиж яваагүй. Учир нь тэр охинтой гэдгээ мэдээчгүй байсан гэдгийг хэлнэ. Харин Билли ээжтэй бид түүнийг оройн хоолнд урих хэрэгтэй гэж хэлэн ээжигээ гайхшруулна. Лиамын бапраа царевдсан менежер Дорис залгаж ойр зургийн юм ярьж байгаад Лиамын найз үгсэн гэдэг мэдээллийг олонний анхаарал татахад ашиглаж болох юм гэж хэлэхэд Лиам зүгээр л баяртай Дорис гэж хэлээд утсаа салгав. Үүний дараа Лиам ахаад л өнөх амтгүй кофегоо ууж дахин асгаад шинэ кофе чанагч авахар шийднэ. Тэр урд нь хизээч интернет ашиглаж байгаагүй болохоор бараа захиалж авахд хүндрэлтэй байлаа. Аргаа барсан Лиам Сэм рүү залгаж яаж интернетээр бараа захиалтгийг бас зүйлт эсвэл жихмэл бамбрууш хаанаас авахыг заалгана. Сэм түүнээс хизээ эргэж ирэх вэ гэж асуухад Лиам удаж магадгүй гэж хариулв. Гайхсан Сэм баг зэрэг урвайдагч Лиамыг охинтой болсон гэдгийг мэдээд эсрэгээрээ баярлна. Учир нь Сэм өөрөө 4 хүүхэдтэй сайн эцэг байсан юм. Оройн Лиам Жоси Билли Жейк гуравтай оройн хоол идэх ба бяцхан Билли Лиамыг аав биш Лиам гэж дуудаж болох уу гэж асуув. Охин хэдий түүнд сайн байгаа ч бас хашир зан гаргав. Билли ээжтэй Лиамын авчирсан бэлгийг задлаач гэж хэлэхэд Жоси задлаад харахад алмаазан зүйлд байсан ч Жоси төдийлөн тоосонгүй. Билли Лиамыг өрөөнд урьж өөрийн тэжээдэг туулайг үзүүлнэ. Тэд туулайг торноос нь гаргаад тэсэг ярилцгаад охин хичээл тарахт нь ирж авбал хамтаа цагийг өнгөрөөж болно гэж хэлв.
Лиам харих цаг болоход Жоси түүнийг гаргаж өгнө. Лиам өөрийгөө мэдрэмжгүй, учир нь охиндоо жихмэл баавга авсан ч Билли баавганд дургүй байж таарсан. Харин Жосиг авч өгсөн зүйлтийг нь тоогоочгүй гэж хэлнэ. Энэ үед Жоси Лиамд хандаж юу ч авч өгөх хэрэггүй. Зүгээр л охинтойгоо ойр байхад л хангалттай гэж хэлээд түүний бэлгэлсэн зүйлтийг нь буцааж өгөв. Лиам охин нь хамт цагийг өнгөрөөе гэж хэлснийг хэлэхэд Жоси маш нухацтайгаар юмс хэтэрхий хурдан өрнөд байгааг хэлэхэд Лиам зөв зүйл хийх гэж хичээж байгаагаа мөн энэ бүхнийг заавал хиймээр байгаагаа хэлээд өвдөгсөгдөн гуйхад Жоси зөвшөөрнө. Маргааш нь Лиам охиноо авахаар сургууль дээр нь очиход Жоси ч мөн ирсэн байх ба тэр Лиамыг одоо хүртэл ахлах сургуульд байдаг байсан утсаа хэрэгжилж байгааг нь хараад асуухад Лиам дууд шууданг нь сонсох гэж хадгалдаг гэдгээ хэлэхгүй өнгөрөөнө. Гэнэт Жосигийн утсан дугарч яаралтай явах хэрэгтэй болов. Лиам охиноо досож гэртээ авчран Брайан ач охинтойгоо хоол хийж байх үед Лиам заримг халбагдан идэж байлаа. Билли хоолны өмнө амттай мэдэж болохгүй гэж хэлэхэд Лиам заримдаа зүгээр л хиймэр байгаа зүйлээ хийж байгаарэ гэж зөвлөнө. Охиноо шоколадтай заримыг идэх хүсэлтэй байгааг харсан Лиам түүнийг дуудаж хамт заримыг идэх ба охин хэд том халбагдаж идээд толгойн янгинахад тэд хэсэг инээлдэв. Охин Лиамын хуучин гитарыг олоод түүнд авчирч өгөхөд Лиам түүнд ая тоглож үзүүлнэ. Үүний дараа Лиамыг боссон хойно Билли гитарыг нь аваад өөрт нь тоглож өгсөн аяыг нь яг дуурайж тоглоход Брайан Лиам хоёр түүнийг хөгжмийн авьяастай гэдгийг ойлгоцгооно. Лиам Билли дээр очиод шинэ гитар авч өгч болох уу гэж асуухад охин маш их баярлав. Оройн Биллиг Жоси дээр хүргэхэд Билли Лиамтай ихэд дотн байлаа. Лиам шууд л охиноо хөгжмийн авьяастай юм байна гэдгийг хэлэхэд Жоси маш их баярлана. Мөн Лиам Биллид гитар авч өгөхөд хамт явах эсхийг асуухад Жоси ихэндээ эргэлзэж байсан ч эцэст нь зөвшөөрөв. Өдөр хоног өнгөрөх тусам Лиам амьдралд улмал хайртай болж Билли Жоси хоёрт ойрцоор л байлаа. Лиам охинтойгоо хамт хөгжим тоглож бас дуулж мөн хашаагаа хөрсжүүлэн цэцэг тарьж аавда шинэ кофений машин авч өгнө. Брайан шинэ машинаас гарсан кофег амсаж үзээд нэрэл огт өөр юм байна гэдгийг ойлгов. Гэр бүлтэйгээ ойрхон өнгөрүүлэх цаг хугацаа Лиамд эргээр нөлөөлж тэр шинэ дуунууд бичиж Жосич мөн түүнд татагцсаар. Нөгөөрөө Жосиг тагтан дээр суугаад дар сууж байх үед Лиам охиноо унтуулах бөгөөд Билли би таныг аваа гэж дуудаж болох уу гэж асуув. Энэ үг бол Лиамын хамгийн их хүсэн хүлээсэн үг нь билээ. Охиноо унтуулад Жоси дээр очиход Жоси нилээд төсөгдсөн байв. Тэр ийм байдалтай машин жолоодож болохгүй учраас Лиам түүнийг гэрт нь хүргэхээр болж машинтай явах замд Жоси Лиамыг тасралтгүй ширтэн. Гэрхэн гадаа ирэх үед Жоси Лиамтай тансаг болзоонд явхад бэлэн гэдгээ хэлэх бөгөөд алдартай дуучин Лиам Фейжтэй болзоонд явмаар байна гэж даажигнана. Лиамч түүнийг болзоонд урьж тэд хагас сайн өдөр болцохоор болов. Болзооны өдөрч болж Билли Жосигийн нүрийг нь будж байх үед Жоси Лиамтай дунд сурвалж байх үедээ татуулсан гэрэл зураг ширтэн. Жоси болцсон газараа очтол Лиам түүнийг нисдэг тэрэгтэй хүлээж байв. Тэд эхлээд шөнийн хотыг дээрээс нь харж дараа нь тэднийг буух үед асар олон шүтэн бишрэгчд бас сэтгүүлчд хүрээлнэ. Лиам Жосигийн хэлсэн тансаг болзоо гэх үгсийг нь маш сайн тогтоосон байх бөгөөд энэ л үгнүүдээс болж тэр дэлхийн нийтэд өөрийн хайртай бүсгүйг зарлахаар шийдсэн байжээ. Сэтгүүлчд Лиамаас Жосиг асуухад Лиам энэ бүсгүй бол миний хувьд цор ганц гэж хариулна. Ярилцлага өгчдөөсөө Лиам Жосиг дагуулan сүүх тэргэнд суулгаад дараагийн газар руу хөдлөхөд дараагийн зогсоол нь жаз хөгжим ихшиглэх намуухан орчин байлаа. Лиам Жоси хоёр тэр оройг хамт бүжиглэж бас ярилцаж цагийг сайхан өнгөрөөн оройн Жосиг гэрт нь хүргэх үед тэд үнсэлцэн. Маргааш нь бүгд гэр бүлэрээ гадаа суугаад хоол идэж байх үед Билли Лиам хоёр хоттог идэн тоглож байлаа. Билли том хатснаасаа болоод гахахад Лиам огтхонч анзаарсангүй. Царай нуулайсан Биллиг харсан Джейк шууд л очиод түүнийг аварч байх үед Лиам юу ч хийж чадахгүй зогсно. Лиам баг байхдаа ээжигээ нүднийхээ өмнө алдаж байсан. Тэр үед авсан мэдрэмж нь Биллиг гахаж эхлэхэд дахин сэтэрч Лиам зүгээр л шоконд орчихсон байж таарав. Билли хэдий зүгээрч энэ үйл явдал Лиамд хүн дээр нөлөөлсөн бөгөөд тэр оройн Лиам бааранд ганцаараа сууж хатуу юм ууна. Тайзан дээр Волт гэхээр дуулахад тоглолт дуусны дараа Лиам түүнийг магтав. Волт Лиамын ээжтэй хамт дуулж байсан үеэ дурсан. Тэд бааранд олон хүмүүсийг татдаг байсан ажээ. Волт түүнийг гэрт нь хүргэж өгөх үү гэж асуухад Лиам зүгээр гэв. Волт ясны дараа Джейк орж ирээд түүнтэй хамт сууна. Лиам өдрийн зогон дээр болсон явдлаас болж сэтгэл нь хямарсан хэвээр байсан тул түүнийг харж чадахгүй нүур буруулна. Джейк түүнээс нэлээд ширүүн өнгөөр аав болоход үнэхээр бэлэн үү гэж асуугаад хэрвээ Билли Лиамтай ганцаараа байсан бол амиа алдах ч байсан байж магадгүй гэж ёжтой хэлв.
Джейк Лиамд дургүй. Учир нь тэр олон жилийн турш Жосиг зовоосон. Одоо Жоси өөртөө төдийгүй Биллид зориулж амьдралаа босгоцоход байхад Лиам буцаад ирж бүхнийг сүйтгэхгүй гэж Джейк айж байв. Хэрвээ тийм зүйл болвол буцаахын аргагүй болно. Лиам юу ч хэлдэггүй ч уура барьж чадалгүй баарны шилэн давцанг зохиж гараа гэмтэн Джейкийн үгсийг маш хүн дээр тусгаж ав. Брайан Лиамд анхны тусламж үзүүлж байх үед Лиам нулимс нь урсаж ааваасаа болон бүх хүмүүсээс чин сэтгэлээсээ тасралтгүй уучлалт гуйсаар. Тэгээд хотынхан түүнийг уучлах ёсгүй байсан. Яагаад тэгснээ өөрөө ч ойлгодоггүй. Өөрт нь маш их шаналл авчирсан ч хүмүүсээс зайгаа барьсаар л байсан гэж тухайн үед болсон бүхнээ Лиам хэлнэ. Брайан эхнэр нь нас барахад өөрөө уу гашууд автсан байсан тул Лиамын зовлонг анзаараагүй гэдгээ хүлээн зөвшөөрч хүүдээ хэрэгтэй үед нь дэрэгдэн байж ярилцаж чадаагүйдээ харамсав. Лиам бүгдийг өөрөөсөө түлхэж өөртөө улам их ганцаардал авчирсан алдар нэрийг ээжийнхээ үхлийг даван туулах нэг хэрэгсэл болгон ашиглаж иржээ. Брайан дэрэгдэн байж чадаагүйдээ уучлалт гуйгаад хүүгээ унтуулж сайхан амраараа гэд үнсээд гэрээсээ гарна. Лиам буцаад явах хүнд шийдвэр гаргав. Тэр авда Билли Жоси хоёрт өмнөөс минь баяртай гэж хэлээрэй гэсэн бичиг үлдээн. Тэд түүнгүүгээр илүү дээр байх болно гэж тэр боджээ. Лиам ясныг сонсоод Жоси уйлна. Тэдний харилцаа эцэстээ сайжирч эхэлж байтал ийм зүйл болсонд тэр маш их харамсана. Джейк уйлж буй үеэлдүү охиноо тайвшруулах зураа Лиамд бурууг тулгаж сэтгэл зүйн дарамт үзүүлсэндээ гэмшив. Лиам Лондонд хийх аялын тоглолт руугаа буцна. Түүний уйтгар гунигийг Сэмч анзаарав. Шин доонууд нь хамгийн шилдэг нь болсон байх ба энэ бүхэн түүний гэртээ хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлсэн цөөхөн хитэн өдрөөс хөглөгдөж бүтээгдсэн шинэ харилцааны тухай дуу байсан юм. Тоглолтын дараа Лиам яаран гарна. Онгоцон тэрээр Сэмийн уншиж байсан сэтгүүл дээрх Жосигийн зургийг хараад дисэхгүй сэтгүүлийг нь булааж ав. Сэм яагаад өөрийгөө ингэж зоож байгааг нь асуухад Лиам болсон явдлыг ярьж аав байхад өөрийгөө тохирохгүй гэж мэдэрч байгаагаа хэлв. Сэм хүмбэр алдаа гаргадаг. Харин хамгийн гол нь дараа нь юу хийж алдаагаа засах нь л хамгийн чухал шүү дээ гэж Лиамыг зоригжуулна. Сэм үргэлж Лиамыг шахдаг байсандаа өөрийгөө буруутгаж тэр үед Лиам охин дээрээ очиж амьдралаа эргүүлэн олж авсан болохоор өөрөөс нь ч илүү эр хүн гэж түүнийг магтав. Эцэст нь Сэм Жоси өөр хинт ч биш чамд хайртай. Харин чи түүнд хайртай гэж хэлэхэд Сэмийн дотор эргээд галаасч шууд л босоод онгоцноос буух гэж оролдоно. Хэдий Дорис түүнийг зогсоох гэж оролдсон ч түүнийг одоо хинч зогсоож чадахгүй. Лиам шууд л тасалбар авч нисээд онгоцны буудлын дээр хэсэг сууж сүүлийн удаа Жосигийн илгээсэн дуут мессежийг сонсоод 8 жилийн дараа анх удаа хариу дуут мессеж үлдээн. Үүнд ээжийнхээ үхлийн дараа хүн бүрийг өөрөөсөө түлхэж ээжигээ алдсан шигээ Жосиг ч алдаж магадгүй гэж бодсон болохоор түүнийг орхихоор шийдсэн гэдгээ хэлнэ. Харин Билliтэй уулзсан мөч түүний хаалттай зүрхийг нь нээсэн ба өөрийгөө Жоси Билли хоёрт тохирох хүн биш гэж бодож байсан ч одоо тохирох хүн болох гэж үлдсэн насаараа хичээнэ гэдгээ хэлв. Лиам онгоцноосоо буусны дараа ширүүн борооноор машинтай давхисаар Жосигийн гэрт очиод хаалгыг нь нүдсэн ч тэр хаалга тайлсангүй. Иймд дууга хураалгасан хуучин нугастай утсаа гэрийнх нь үүдэнд үлдээгээд гэрлүүгээ буцна. Маргааш өглөө цонх руу Жоси чулуу шидэж сэрээснээр Лиам буугаад очиход Жоси энэ олон жил өөрийнх нь төлөө энэ сэг болсон утсыг хадгалж өдөр болгон түүний үлдээсэн дуут мессежийг сонсдог байсныг нь тодруулж асуугаад дараа нь Билли бит хоёрыг ахиж орхихгүй бидтэй гэж асуухад Лиам хизээч үгүй гэж хариуллаа. Үүнийг сонссон Жоси түүнд дөхөж хүзүүнд нь зөөлөн хүрээд гэртээ давтай морил гэж хэлээд тэд тэврэлдэн үнсэлцэн. Дараа нь Билliгийн сурдаг сургуулийн тоглолтыг гэр бүлийнх нь гишүүдээс гадна Дорис Сэмнар ирж үзэх ба тайзан дээр Лиам охин Билliтэйгээ гарч ирээд хамтдаа дуулж байгаагаар кино маань төгсдөг. Дуу минь чинд биш зүрхэнд гიშгэлдэг. Аз жаргалын гармон. Уран сайхны кино. Видиш Univision Look TV-гийн дэлгэцнэ.